Assalamu alaikum хэмээн агуу Аллахын нэрээр та бүхэндээ энэ гэгээн өдрийн мэндийг эрен мэдчилье. Казак түмний үндэсний баяр, Наврузын баяр зориулан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй 21 аймагт хэрэгжих төслийн хамгийн анхны аймаг болон өнөөдөр баян өлгийчүүд дуулж байна хэмээн 1-р шатныхаа тэмцээнийг үргэлжлүүлж байгаа. Баян өлгийчүүд дуулж байна төсөл уралдаа маань ийхүү эхлэхэд бэлэн болж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа эрхэм хүндэт үзэгчдээ. Манай өнөөдрийн баян өлгийчүүд дуулж байна тэмцээний уралдааны маань шүүгч, ерөнхий шүүгч, хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол төвнийхэн чихэнд зүрхэнд хүрсэн одон сайхан хийд дуунуудыг зохиосон авьяаслаг хөгжмийн зохиолч, адтай хөгжмийн зохиолч, өнөөдрийн шүүлтийн хамгийн хянамга нарийн шүүгчийг хийж байгаа хөгжмийн зохиолч Бэлэгтийг та бүхэндээ танилцуулъя. За баярлалаа. Ингээд Монгол Улсын ардын жүжигчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны мандаа, дуурийн дуучин, Пүрэв доржийн унган шав, Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн анхны төгсөгч, Баян-Өлгийн аймгийн хөгжим драмын театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гац цодонд авь шүкрийн ханаат шүүгч та бүхэндээ танилцуулъя. За баярлалаа. 2014 оны Бодорцом наадмын 3 дугаар байрын шагналт, 2017 Бодорцом наадмын тэргүүн шагналт, Яруу найрагч, сэтгүүлч, Борхүүгийн Бацаахан нар инхүү баян өлгийчүүд дуулж байна төслийг шүүн явуулахад бэлэн болсон байна. Эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдрийн баян өлгийчүүд дуулж байна төслийг дэмжиж байгаа Аягуул Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Аягуул дарагтай Хурмааханы нэрэмжит Алтан гац цодонд хөгжим драмын театрын хамт олондоо цэнхэр дэлгэцээр Наврузын баярын мэндийг хүргэж талархлыг илэрхийлж байна. Ингээд бид өнөөдрийн дугаарынхаа эхний оролцогчийг бүгдээрээ угтан авцгаая. Оролцогч бүр маань явн чангарч 1-р шат маань төгсөг тунд өгч байна. Одоо 1-р шатны сүүлийн хэдэн оролцогч нар маань өнөөдөр тайзнаа инхүү авьяасаа үзүүлэхэд бэлэн болоод байна. Ингээд одоо та бүхнийхээ өмнө өлгий сумын өндөр настан Саярангуйг тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. Сайн байсана уу эрхэм хүндэт. Чүүгчид, özөгчид та бүхэнд өнөө өдрийн амгалгаа илгье. Би 60 настай Саяран гэдэг эмэгтэй. Хөгжмийн зохиолч, анивын хөгжим Ана Турал Балада хэмээх 1 дугаар оролцож байна. Сайран
За баярлалаа. Шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Бэлэгч шүүгч. Игчийн дуулж байгаа дунд ордсон сууж шүү дээ. Бөвөөлөгдсөн сууж шүү дээ. Энэ бөвөн дуу шүү дээ. Ээж нь тиймэрхүү өнгө өстэй дуухх те. Эх орны дайны тухай дуу гэж. Ер нь тэгэхээр ямар ч гэсэн ээж хүн ямар тэг агуу дотоод сэтгэлийн мэдрэмж ихчд байх шиг байна. Энэ жоохон тийм юу дуу тийм ээ. Таригетний баяг тийм ээ. Жоохон тийм дуу байна. Гоё дуу байна. Игч бас том дуу сонгосон байх шүү. Нилээн сар хүрээ бас өргөн дуу шүү. Баяр хүргэе ихчтэй. Тэр дээд мөнгө ямар сайхан. Баярлалаа. Баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн шүүгч нар маань. За баяр хүргэеч. Гоё дуу сонгосон байна. Одоо нэгсний ихэн баллада журавли шиг агаар нэг юм дуу гэсэн үг шүү дээ. Тий, ерөөсөө дараагийн дуугаан бас нэг иннээсээ гоё болгоорой. Амжилт хүсье танд. Баярлалаа. За ер нь бүх өнгөрүүд сайхан тийшхэн дуурж байна. Энэ бол нийлэн хүнд дуу ер нь мэрэгдийн дуучдын өөрийнхөө танаашнэр дуулахад бол нийлэн хүч ур шалгыг шалгадаг тийм дуу байгаа. Тийм учраас энэ дууг бол та сайхан өөрийнхөө хэмжээнд сайхан амьдуулж дуулж чадлаа. Танд бол эрүүл сайн сайхан хүсье. Дараагийн чатнэр таныг бас өгнө гэж бодъё. Баярлалаа. За баярлалаа. Гурван шүүгч маань ямар ч хэлсэн аюул сайхан эерэг сэтгэл хэлсэн та бүхэндээ баярлалаа. Ийм сайхан настай эгчнэр маань сая дараалаад хоёр эгч маань дууллаа. Гайхалтай бэлдсэн байна. Залуучуудаас харах хэрэгтэй. Тайзны соёл тэр сайхан одоо дуунда бэлтгэл өгж байгаа чанар эдэр бол үнэхээр бас шал өөр байна. Ахмад наснууд. Тэгэхээр уралдааны бас чанар хийцэд бол яхаа аргагүй бас нөлөөлж байгаа ийм гайхамшигтай баллада эхийн тухай баллада гэдэг гайхамшигтай дууг дуулсан эгч Саяран эгчтэй бас амжилтыг хүсмээр байна. Дэмжигч Баян-Улгийн аймгийн хөгжим драмын театр. Үлгэшүүд дууж байна гэсэн нэг нэвтрүүлэг дээр оролцож байгаадаа энэ уралдаан дээр оролцож байгаадаа маш их баяртай байна. Би Үлгийн сүмийн 10 дугаар багийн Саяран гэдэг 62 настай нэг ээж байна. Урд нь цэргийн газар дээр 20 хэдэн жил ажиллаад тэтгэврт гарсан хүн. Би бол цэргийн газар дээр цэргийн холбоочин гэж мэрэгчлээ төгсөөд тэр чигээрээ тэрэглийн мэрэгжлийн холбоочноор ажиллаад тэтгэврт гарсан байгаамаа. Би бол хамгийн манай хилийн 1-р вагон дээр байгаад ажиллаад зөндөө хүүхдүүд цэрэгтэй ирсэн хүүхдүүдтэй хамт олонтой байж ажиллаад ажилтнаа бас их баярлаад иймэрхүү тэтгэврт гараад байж л. Би өөрөө болохоор тэгээд бас удамаараа ав яслаг хүмүүсүүд надаас бусна болохоор бүгдээрээ одоо ав яслаг соёлын газар дээр ажилладаг нь ажиллаад багшаар ажиллаад явж байгаа хүмүүсүүд ганцхан би болохоор цэргийн нөхөртэй болохоор нөхрөө дагаад цэргийн хүмүүс болчоод яваад өгсөн байгаамаа. Тэгээд тэтгэврт гараад өөрийнхөө гэсэн удамаараа дамжсан нэг ав ясаа дахин гаргадаг гэж бодоод аймагт ирсний дараа нилээн иймэрхүү уралдаан дээр оролцож байсан. Үлгэчүүд дуулж байна гэтэл уралдаанд эхийн тухай нэг дуу дуулсан. Эхийн тухай гэхээр би өөрөө залуу наснда тэр ажиллаж байхад л дуулж байсан дуу байсан юм. Тэгээд одоо 20 жилийн дараа дахиад тайзанд гараад дуулж байгаад бас бахархтаад баярлаад байна. Миний дуу болохоор тэрний түүх нь болохоор дээр дайнд явсан эрэгтэйшүүд дайнд явахаараа сүлдээ холсон эмэгтэйшүүд ихшүүдийн тухай дуу байсан юм аа. Тэгээд дуугийг бас өөрийнхөө бодороо сайхан дуулсан юм шиг бодлоо. 3 шүүгчүүд гуруулаа баярлаад сайхан дуулаа гэж хэллээ. Тэрнтэй бас баярлж байна. Арт түмэндээ эх орноо манаж байгаа хүүхдүүдтэй бүх сэргийн хүмүүстэй амар мэндэ байж амгалан тайван байхыг хүсэн ирье. Дэмжигч Баян-Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Өнөөдрийн манай баян үлгичүүд уулж байна. Уралдааныг дэмжиж байгаа Коксогон захиралтай Жол компани хамт олондоо бас талархлыг илэрхийлмээр байна. Аврсын баярын мэндийг хүргэмээр байна. Ингээд үндэсний өв соёлыг түгээндэд ирүүлэгч Монголын үндэсний малчин төдийлөгчийн зохион байгуулж буй баян үлгичүүд дуулж байна.
Уралдааны дараагийн оролцогч Баян Үлгийн аймгийн 5 богдын өвөрт орших Цэнгэл сумаас хүрэлцэн ирсэн малчин Бэрдгүлийг тайзнан хүндгэлтэйгээр урьж байна. За баярлалаа. Оролцогч Бэрдгүл Цэнгэл сумаас оролцож байна. Малчин бүсгүй маань сайхан казак домброор гайхамшигтай дуугаад дуулж өрлөө. Шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Ганат багш. За Бэрдгүл баярлалаа. Ер нь домброор дуулдаг төрөвнөөс хойш харж байгаа эмхтэн хөвнөөс гараагүй шүү дээ. Тийм учраас энэ сайхан домбор тойг өөрөө хөгжимдөж дуулж байгаад бас бахархалтай байна. Сайхан дуулж байна, сайн дуулж байна. Тэр жоохон танайстай жоохон дээшлээ өрлөмөр байна. Арай жоохон намуухан дуулж байна. Дараагийн шатанд дамжуулт гэсэн яа. Баярлалаа. За баярлалаа. Хоёр шүүгчтэй санал байна уу? Сэтэл. За бэлэг шүүгч, ерөнхий шүүгч. Хоолон зүгээр үү? Зарим нэг өнгөн жоохон саралтаад байна. Жоохон дордчоод тэгээд байна уу, тийм ээ? Өнгөнд дордчоод байгаа шиг тийм ээ? Энэ бодлын тухайд гоё. Түрүүний бас эрэгтэй хүний хувилбараас эмэгтэй хүний хувилбар сонсох их гоё байна шүү дээ. Тэр тусмаа ингээ яг ингээд өөрийнхөө хувцастай
үндэснийхээ хувцастай, үндэснийхээ хөгжимтэй өөрөө ингээд дуулна гэдэг үнэхээр гоё. Баяр хүргэе. За баярлалаа. За ингээд шүүгчнэр маань бэрдгүүлдийн амжилт хүсээ сэтгэлдээ хэллээ. Бэрдгүүл маань бас дараагийн шатнд тэнцэх болгоо. Амжилт хүсье. Ингээд зорин ирж тэмцээнд уралдаанд маань оролцож байгаа чамд бас сайн сайхныг хүсээрэй. Ингээд ярилцлагын зэг рүү таныг урьж байна. Дэмжигч Asmina Star компани. Саламэсдэр мен Баян-Улгийн аймагын Сэнгэл. Би Баян-Улгийн аймгийн Сэнгэл сумаас ирж аймагтаа зохион байгуулагдаж байгаа Баян-Улгийчүүд дуулж байна уралдаанд оролцож байна. Ой талгоо гэдэг дуугаараа оролцлоо. Шүүгчид маш сайхан хүлээж авсан. Энэ дууны утга нь өвөг дээдэс, угсаатан, газар нутгаа магтан дуулсан манай зон олны сонсох дуртай олны танил болсон дуу билээ. Би 5 настайгаасаа ааваараа заалгаж доомбор хөгжим тоглож мөн дуулж сурсан. Энэхүү дууга доомбор хөгжимтэй дууллаа. Мөн би казак угсаатныхаа хувцсыг өмсөж тэмцээнд оролцлоо. Энэхүү уралдаанд оролцох саналыг соёлын төвийн эрхлэгч маань анх санал болгосон. Надад итгэл хүлээлгсэн сумын зон олондоо болон хандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд өрсөлдөгчдөө амжилт хүсье. Саханаларгачгаа байна айтав. Дэмжигч эм ханган нийлүүлэлтийн Илан фарм компани. Иргэн үндэд үзэгчдээ Баян-Улгийчүүд дуулж байна. Уралдаанд зориулж уралдааны оролцогчдод өнөөдөр Монгол орныхоо өчиг хөлбөртөөр очиж телевизийг сонгон үзэж байгаа. Үзэгч та бүхэндээ төрний зүтгэлтэй форматны нэрмжид алтан газар төвчл драмын театрын 5 залуу гайхамшигтай казак дуугаар та бүхэндээ мэдчил гэдэг бэлэн болсон байна. Та бүхэн сайхан дуу тааран болгоно. Жайнаған жалын қандай дайындаған жабылып қазақ қалмай бидай көзде қайнатылған қазан қандай жетіден қоралған сенің әнің жетеуінен қоралған менің әнім жет адамнан сақталған бидай көже наурызда бапталған бидай көже жетіден қоралған сенің әнің жетеуінен қоралған менің әнім жет адамнан сақталған бидай көже наурызда бапталған бидай көже бидай көже беру шіркін әнің қандай патенттікке өзіңе салынғандай татып сені таңдайым жалығармай жүр алмаймыз қойып алып жарылардай жетіден қоралған сенің әнің жетеуінен қоралған менің әнім жет адамнан сақталған бидай көже наурызда бапталған бидай көже жетіден қоралған сенің әнің жетеуінен қоралған менің әнім жет адамнан сақталған бидай көже наурызда бапталған бидай көже
Дэмжигч Аруудана компани. Түрк чанарыг Монголд. Өнөөдрийн 1-р шатны дараагийн оролцогч мөн Цэнгэл сумаас оролцож байгаа Батэрбек гэдэг малчин залууг та бүхнийхээ өмнө өрн залхад бэлэн болсон байна. Ингээ Батэрбекийн авьяасыг дуу хоорыг бүгдээрээ хүлээн авцгаая. Ассалаумағалейкум барлықтарыңызға бүгінгі кештің жалынды сәлемін жолдаймын. Мен Цэнгэл сумының 5-ші баг азаматы Болатұлы Батырбек болам. Орындайтын әнім халық әні Үкіл Айкер. Салайын қолымна домбыралы боу, талдан кертіп тиегін жонып алып, шынға күннің шымбейдің менде болса ой, екі ауылды бір жерге қондырайын. Үкіл Айкер кермелай біраз әнге салған немене барар. Үкіл Айкер қасыңыз майда қоңыр жайдарлы мінезіңіз. Сен ар жақтай үкілі қыз, мен бер жақтай ал райды аға алмас біздің жақтай. Жаяулатып өзеннен өте жаздым күміс күлгін сыңғырлап шыққан жақтай. Үкіл Айкер кермелай біраз әнге салған немене барар. Үкіл Айкер қасыңыз майда қоңыр жайдарлы мінезіңіз. Үкіл Айкер қалам қас осындайда ағайын көңіліңді ашар. Өлең қайдан шығады сөз болмаса кім жетелеп жүреді көз болмаса көмекейім сөгіліп ән салмас ем бүгін мынау ән сайыс кез болмаса. Үкіл Айкер кермелай біраз әнге салған немене барай. Үкіл Айкер қасыңыз майда қоңыр жайдарлы мінезіңіз. Үкіл Айкер қалам қас осындайда ағайын көңіліңді ашар. Үкіл Айкер қалам қас осындайда қарсылас әніңе басай. Рахмет. За баярлалаа Батэрбек. Үнэхээр гайхалтай сайхан казак ардын дуугаа дуулж үргэлсэн. Батэрбект маань шүүгчд маань сэтгэл хэлэх бах. Ингээд шүүгч бэлгтийг одоо сэтгэлээ хэлнэ юм ээ. За. Малчин тийм ээ. Малчин уу? Тий. Энэ багшаас сонслон морны дуу гэсэн тийм ээ. Хурдан морны тухай юу? Хурдан морны жигаа тэгээд найр. Тэгээ жоохон цоглол дуулмаар байна. Хэрвээ тийм бол
жоо унжгаар байсан. Бараг л мөрний дуус унтах гэж байна шүү дээ энд. Дунд чи. Чиний дуулалтан дээр бол ах нь бараг л унтах гэж байна. Тэг явуулна. Сэдвийн сонсохоор багшаас сонсохоор сайхан дуу ах юм. Хэрвээ дараагийн шатан танилцуул сайхан залуу хүн ирж хүчтэй цоглог байгаараа заяа. Тий. Дэрийг л ахын зөвлөе. За баярлалаа. За шүүгчд маань өөр сэтгэл байна уу? Байхгүй байх шүү. За гараад багшийн сэтгэлээс болцсон уу? За баярлалаа. Ингээ Батарбектүүдээ сайн сайхныг хүсэн өрөмөрөө. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. Сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Намайг Батарбек гэдэг би Баян Үлгэмийн Single Sum 5 дугаар багаас ирсэн. Намайг энэ дууг өдөртөө бүсгүй дууг санал болгосон манай соёлын төвийн хөгжмийн багш Готбек багштай баярлалаа. Дуулсны дараа 3 шүүгч бас сайн үлдсэн. Тэгэд би сайн урам авцсан. Манай хазаагаар түмний дуулах дуртай хайрын дүү юм аа. 2 дугаар шатанд биелсэн байна. Тэгэд нэг дуу бас байгаа. Biz ikimiz гэдэг. Бид хоёр гэсэн тэр хайрын тухай дуу байна. Бүх ард түмэнд Наурыз майрын мэнд хүргэе. Тэ энд өлгийчүүд дуулж байна. Тэмцээнд оролцож байгаа оролцогчдод бүгдэнд амжилт хүсье. Дэмжигч Таван богд центр. Зочид бодол бодолдааны төв. Баян үлгийчүүд дуулж байна. Өнөөдрийн дугаарын 1-р шатны дараагийн оролцогчийг би та бүхний өмнө өргөхөд бэлэн болоод байна. Ингээд өнөөдөр баян үлгийчүүд дуулж байна. Эрхүү сайхан уралдааныг дэмжиж байгаа дэмжигч байгууллага Ширхааны Эрбол захиралтай Аяна Sound Production-ы хамт олондоо бас Монголынхоо нийт одоо төмөн олон үзэгчдийн өмнө бас талархлаа илэрхийлмээр байна. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй таны хувь нэмрийг бид бас талархалтайгаар хүлээж авч байгаагаа хэлэхэд таатай байна. Ингээд дараагийн оролцогч маань одоо гарч ирэхэд бэлэн болсон байна. Манай Баян Үлгийн аймаг бол буянт алтан цогц, алтай, булган гээд одоо сумдууд маань бол манай ураахай түм маань олноороо оршин байдаг ийм сайхан сумдууд байдаг. Одоо бол бид нар одоо ардын өвлөн тээгч бас Монголын одоо нүүдэлчин наадам, бусад олон наадмуудад бол Баян Үлгийг төлөөлж олон жил очиж байдаг. Улсын алдарт одоо малчин манай буянт сумын харьяат Каровга одоо бас авьяасаа үзүүлж ураахай ардын бас нандин сайхан уртын дууг хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд Каров таныг тайзнаа урьж байна. За өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүгдээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Баян Үлгийн аймгийн буянт сумын иргэн ураанхан уртын дууны өв тээгч Каров гэдэг хүн байна. Ингээд ураанхан уртын дуу Ташуу салаагийн талив гэдэг дуу айдуу өргөё. Энэ дуу бол Көвгүүтэн Бурхан Тэнгэртэй нодоо даатгсан ийм төвхтэй дуу байгаа. Ингээд хөдөө навноо. Ташуу салаагийн талваගේ талтан холаар хатоли тавинола дунхаре тэкэ гүтмэр 호로도이 태만 은으타 하려니 태릴게 효락 하도리 택시한 태백다 다도게 탱게 보로한 으르혀이 아타르느타 하려니 아래 효락
хатоли ажагара тэвэгтэй далоге аюуш бурхан ирхэй бодаган өнөтэй халёне будуге шорак хатоли божагара тэвэгтэй далоге бурхан тэнгэр өрхөй анарьяи Асалбек хөтлөгчөө дуучнаасаа ганц хоёр зүйл тодруулж болох уу? Баярлалаа. Үзэгчдийн сэтгэлийг шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За энэ дуу бас ганц хоёр юм тэмдэглэж авлаа л да. Та өмнө уралдаанд орж ирсэн үү? Урахан наадам болгондоо оролцдог. За. Та энэ өөрийнхөө уртын дууныг хэд дэх үеийн өв тээгч вэ? Би одоо 3 дахь үеийн өв тээгч. 3 дахь үеийн өв тээгч гэдэг нь үнэхээр мундаг гэсэн. Мундаг шүү те. За тэгээд энэ дууны домгийн талаар ямар шогон домогтой дуу вэ? Дууныхаа түүхийг мэдэх үү? Дууны түүх нь түүх бол ингээд энэ ташуусалагын талбигд бол көвгүүдэн одоо бурхан тэнгэртэн ингээд даатгсан ийм сайхан дуу байгаа юм аа. За үнэхээр сайхан өнгө тэгшхэн байна, сайхан байна. Яг хэдийн үед ямар жишээлбэл найран дээр дуулагддаг ч юм уу энэ тэнд дуулагддаг нэг хөлөөр байдаг шүү дээ. Энд яг ямар үед дуулдаг дуу вэ? Энэ одоо Хүүхэд гэрэлж барьж яхаа одоо тэгэл сатандан бурхан тэнгэртэн даатгал ингээд дуулдаг найрын дуу байгаа юм аа. За үнэхээр сайхан өвтөгч байна. Танд маш их баярлалаа. Бас түрүүн би хэлжсэн бас нэг өөрийнхөө уртын дуучин гарч иржсэн. Үнэхээр яг уламжлалт аялга яг үндсэн аялгаугаар тийм ээ. Энд чи одоо яг тэргээр явж байгаа, хувраагүй явж байгаа юу? Энэ бол яг уранхан яг өрг аялгау. Тийм. Та ямар хүнээс сурж ирсэн бэ? Жага шалаад. Би ааваасаа сурсан. Ямар гоо. Танаа аав нь алдар нь хин гэж хүн байна? Миний аав бас өрлөдөг хүн. Уранхан бас нэг хошуундан бас дөөчин хүн байсан. Тэгээд бигээд цагаан сард очихтаа ингээд дагаацаар байгаад ингээд сураад ингээд бас хөөч үйдэн уранхан эв соёлыг өрхөөхтэн одоо ингээд өвлөрний үдайг ингээд явж байгаа. Би бол шавд одоо 20 гаруй шавтай ингээд бүгдээрээ дууддаг ийм хүн байгаа юм аа. Сая одоо дуусна залуу бол миний шав байгаа юм аа. Хан тэгжсэн. Тэгээд бүгдээрээ сайхан алагдашээ. Энэхээр үнэхээр өв гэдэг үл энэ багхгүй юу? Тийм өв соёл гэдэг үл. Танд баяр хүргэе. Энэ сайхан өвийг, энэ сайхан соёлыг түгээж байгаа. Энэ сайхан соёлыг цааш нь улам сайхан олон хүнд түгээн дэлгэрүүлж өгөөрэй. Өөрийнхөө уртын дуучин алтан зул гэж охин байдаг тийм ээ? Ариун зул тийм ээ? Танд баяр хүргэе. За баярлалаа. За бидний төгжмийн зохиолчтой баярлалаа. Бацаахныг сонсъё. За баярлалаа танд бас танаар бахархаж байна. Одоо ингээд энэ сайхан өвийг тээж, энэ сайхан өвийг түгээж, энэ сайхан өвийг өвлүүлж яваа таны ажил үс улам улмаа өргөжн дэлгэрэх болтугай. Амжилт хүсье танд. За самбайно караваха. Танд эрүүлийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Ингээд өвлөн уламжлагч Карвах танд баярлалаа. Ярилцлагын цэг дээр очиод бас өвшөө дэлгэрэнгүй одоо мэдээллийг манай Малчин телевизийг үзэн суугаа үзэгчтэй бас та хүргэнэ гэж бодож байна. Ингээд танд баярлалаа. Амжилт хүсье. За их баярлалаа. Дэмжигч Баян Улгийн STY Баян Улгийн аймгийн социал демократ Монголын залуучуудын холбоо. За Баян Улгийн аймгийн Буян цумын Малчин Батөлжигтэй караоке хүн байна.
ингээд Уранхаан уртын дууны өвтөгч 3 өвтөгч байна. Ингээд Уранхаан уртын дуугаа нь одоо хойч үдэн үлдэхийн төлөө ингээд хүчин зүтгэж байгаа ийм хүн байна. Би бол ингээд 20 гаруй шавтай. Шавнэр маань бол нэлээд 10 гаруй дуу дуулж байна одоогоор. Цаашдаа бол одоо тэр дууг нь бас нэмж дуудуулах заах сургах юм зорилготой байгаа. Ташуу салыгийн талив гэдэг дуугаар аяар гэлөө. Энэ дуу бол көгөөдтэй нь одоо бурхан тэнгэрт нь даатгсан ийм дуу байгаа юм. Ингээд одоо дуулаа ингээд шүүгчнэр хүлээж авлаа, их баярлалаа. За би тэгэхээр ингээд бараг 25 жил Уранхаан уртын дууны цуглуулга хийсэн. Тэгээд одоо яг 120 дууны цуглуулга байгаа. Тэнүүг нь одоо хэвлэх хийгээд тэгээ бэлэн болчихсон. Одоо тэр Уранхаан уртын дууны аяыг одоо буулгаж хойч үедээ нь одоо залгуулах гэдэг явж байна. Бидний хойч үе бол тэр багш шавгах юм байхгүй. Зүгээр тэр утсандаа тэр нэмарыг утсандаа хийнүү, машиндаа хийгээд номоо хараад ингээд дуулаад сурчигдаг ийм одоо юмыг битээгээд ингээд тэмцээд явж байна. Ингээд бас битээхэн төлөө тэмцэн битэх байхаа гэж бодож байна. Уранхаан додоо шүү байхад одоо Уранхаан оюун 500 дууны төвөвтэй байсан гэсэн. Тэгээд тэрнээс нааш одоо ингээд Уранхаан уртын дуу бол маш цөөхөрсөн дуулагдахгүй болсон. Одоо бол нэг сайндаа нэг 30-40 дуу дуулагдж байгаа. Тэгээд энд бол би бас эмзэглэж явдаг. Тий. Одоо ер нь одоо хойч үедээ залгуулахгүй бол би миний насны өсөд залгуулахгүй бол энэ Уранхаан дуу бол одоо нөхөтийг хандж байгаа. Ер нь нөгөө ярих хэрэгтэй. Тий. Ингээд одоо хойч үедээ энэ Уранхаан гэж хэлэх юм бол Уранхаан уртын дуу дуулж байж би Уранхаа гэж хэлэх ёстой. Түүнээс биш би Уранхаа гэж гिचнэ хашхаар ямар ч нэмэр байхгүй. Тийм л одоо юм уртаатанда зөвлөмөр байна. Уранхаан арт минь утнаас удаан жиргэж уртаатныхаа сайн сайхныг үлч хиймэрэн хийж хичгүүнэн дэлгэрч кэзад ингэж эв соёлоо дээдлж хүндэлж тааш нь өлнөд жилж явах юм бэлэг дэмэлтэй өрөөлийг дэвшүүлье. Ингээд шавныртай олон баян өлгөчтэй Наурыздын баярын мэндийг дэвшүүлье. Наурыздын баяр сайн сайхан болтугай гэж хүсье ёо. Улаанбаатарт Монгол ард түмэнд эрүүлийн кат жаргалтай сайн сайхан байж келсэн бүхэн биелж, хийсэн бүхэн биелж, эрүүлийн кимэрэн хийж хүнд дэлгэрч сайн сайхан явах юм бэлэгтэй дэмэртэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Дэмжигч Казах үндэсний хувцас урлалын Асал мура компани. За ингээд эрхэм хүнд үзэгчтэй манай өнөөдрийн дугаарын 1-р шатны 4-р өнөөдрийн дугаарын хувьд 4-р оролцогч маань Карвго байлаа. Үнэхээр 3 үеийн өвлөн уламжлагч Карв ах маань бас баян гэлгэжүүд уулж байна. Уралдааны маань бас өнгө аяс үнэхээр үндсэн зорилго концепцэд нэгдсэн ийм бүтээлийг, уран бүтээлийг уртын дууг та бүхэндээ хүргэлээ. Казакийн ард түмэн бол дууч дагаад манай баялагын одоо Уранхай Тва дөрвөд түмэн ч гэсэн маш гоё өөрсдийн гэсэн ая дантай ардын дуутайг ба шүүгчд маань өнөөдөр харж байгаа бах. Монголын түмэн үзэгчд маань ч гэсэн харж байгаа бах. Энэ сайхан эвдэгдээгүй соёл өв маань үргэлж одоо уламжлагч дэмжигдэж үргэлж одоо бадарч байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээд Баян-Өлгийн аймгийн Цагаан түнгээс одоо Алтан цэгцийн Цагаан түнг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бүхийн Баастын төрсөн нутаг гайхамшигтай Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ноото гэж эмчийн төрсөн нутаг манай баялагын бахархал болсон олон сайхан хүмүүсийг төрүүлсэн нутаг өнгөрсөн жил 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн Алтан цэгц цумаас маань Тавгсруу ах маань бас өнөөдрийн уралдаанд орохоор хүрэлцсэн юм аа. Ингээд Тавгсруу ахыгаа бүгдээрээ халуун нараа ташлаа тайзнаа. Ухтан авцгаая. Өдрийн бас баян өлгөжүүд уулж байна. Энэхүү ардын авьяастуудыг нэгэн илрүүлэх уралдааныг ивент тэтгэж байгаа манай агаарын фото Нурка захиралтай хамт олондоос талархаж байгаагаа илэрхийлэн Тавгсруу ахыгаа авьяасыг бүгдээрээ сонирцгоё үзцгээе үзэгчтэй. Сайн байна. Сайхан урж яцгаана өө. Би Баян-Өлгийн аймгийн Алтан цэгц цумаас орж байгаа. Гамсрын өвтө сэнэрж байна. Алдаан ан улс дуугаар орж байгаа. Аллатай хангайган уул асаролон сүнрүүдэн хэн зөдөллэви
аяада нутдаг болохоор аммаалан нарандо зүдэлдимуда аяагарги олдраминузи 한가에 오색 유가오도 하늘로단 흐르는 건 소들리레비 가에르타 아웨진 못뜨게 어덕ор 한마에 귀나른다 소들디모다 아야거르기 올드라미노제 한가행우식 유가오도 알사로운 순루댕근 소들레비 가을다 아웨진 못뜨게 어덕or 한마에 귀나른 빈 조들디모다 아야거르기 올드라미노테. За баярлалаа. Би өстө хаанг юм зөндөө л харсан. Ер нь нэг хаанг хүн байдаг л та. Тэгтээ арайч бас хөгжмөө орхиод тэгээд уралдаанд орох гэж ирдэг. Алтан цогцөөс зорж ирдэг хүнийг анх удаа л харлаа. Бас л үнэхээр сайхан нүүдэлчин Монгол заяа, амгалан заяа, малаа хотлуулчоо. Тэгээд гэрийнхаа гадаа дуулж байгаа юм шиг ямар ч өсө өнөөдрийн уралдаанд орсон, сэтгэл гаргасан тавг сүрэндээ баярлалаа. Шүүгчд бол нэг гоё юм ярихгүй байгаа. Тэгтээ Гүй яхалтай юм ориг хаан хүн харна гэж олж харна гэдэг чи бас их гайхамшиг шүү дээ. Тий одоо тэгээд урлаг соёлтны ядгүй махад хангид амжилт хүсгэл хэрэгтэй шүү дээ. За баярлалаа. Амжилт хүсье. За манай хоёр шүүгч бол ярих үг ба. За Тавг сүрэн ямар ч сэтгэл сайтай хүн байна. Дуулын орлосыг гэж ирсэн шиг баяр та. Эрүүлэх юмсья. Баярлалаа. Таны ярилцлагын цэг рүү өрж байна. Тавг сүрэн одоо болцсон. Тэгвэл дугаараа айны дугаараа өргөөд дахиад дуулах гад хундаг хүлээж байгаа юм шиг ахаас зогсоод байгаа байхгүй. Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. Би Баян-Улгийн аймгийн Алтан цогцсомоос оролцож байгаа Малчин Улхамсран овгдоо цэвэн дорж ирэх юм байна. Тэгээ Баян-Улгийн аймагт энэ өлгийчд үйлж байна уралдааны рекламаар харсан байхгүй. Тэгээд утсаар юу яаж агаад телевизээр харсан юм чинь энд очиж оролцъё гэж хэлсэн. Бэрлагийн адресүрэн гэж адресүрний алдаангаан утсаар оролцсон юм аа. Анх удаа тайланд гарч байна. Хөгжтөн маань их гоё хүлээж авлаа. Гэхдээ та программыг ирдэх навчихгүй яа гэдэг гэсэн. Манайх чи энэ цам гар угаад их гоё хайрхантай. Тэний хажууд тусч дан гэж явдаг малчин хүмүүст үүдэг. Залбирал гарсан юм гэлээ. Гарахтаа. Ирээс нэг бэлтгэл хийж чадсангүй. Өглөөрөө чууд ороод бүртгэд тэгээд юу байхгүй нөгөө хөгжим байхгүй програм нь олж чадаагүй. Тэгээ сая програмгууд уулзлаа. Тэгсэн шүүгчд бол гэлжлээ. Та програм нь олж авсан бол гоё л байсан юм гэлдэг. Тэгээ би одоо малчнараа бахархтаа гэрнэ. Тэгээд одоо энэ уралдааныг үлж байгаа энэ баярлагчд үлж байгаа уралдаанд ирсэндээ маш баяртай байна. Одоо энэ малчин телевизэд бүгднийг ингэ баярлж явдаг. Зан харж үзэж яадаг зурагтаар. Марчин бидний дуртай телевизээр байн гаргаж яадаг. Энэ телевизийн хамт олонд баяр хүргье. За би энэ малчтуулж байгаа Баян-Улгийн Баян-Улгийн чөтгөл уралдаанд орсондоо маш их баяртай байна. Тэгээд ирж байгаа энэ наврын баярын мэнд хүргэе. Энэ телевизийн хамт олон та бүгдэнд ч гэсэн эрүүлэнг байгуултгаа гэж хүсэн өрөөё. Дэмжигч чанартай хэвлэл шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. Цагаан нур тосгоны хөлийн цэргийн 285 дугаар ангийн ажилтан эрхэм хүндэт Иламан таныг тайзнаа хүндгэлтэйгээр урьж байна. Нэг сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Миний би Володя Иламан цагаан нур тосгонд төрж өссөн ба амьдран суудаг. Мөн хөлийн цэргийн тэг 285 дугаар ангид ажилладаг. Миний одоо
дуулгаж байгаа дуу бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Бердбекийн ай Өмөр захын шүлэг Үлгий Кэшэ гэсэн дэг дэвшүүлье. Кеш боларына кезігіп біз екеуміз көшесінде өлгейдің жүретінбіз айдың түскен сәулесінен жолдар тауып құшағында бақыттың күлетінбіз алдыңнан сені ешкім күтпесе де аялдама ұзағана тыным таппай самал желмен есіп келед салқын ия жаным жүрегімде сен менің ұяладың құшақтауға кей сәтте бата алмаймын неге сонша мен сенен ұяламын сезіледі қорқпа жүрек ол ертең кезігеді қоштасардай ауылым денем мұзда өлгей кеші тым салқын сезіледі салқын ия жаным жүрегімде сен менің ұяладың құшақтауға кей сәтте бата алмаймын неге сонша мен сенен ұяламын салқын ия жаным жүрегімде сен менің ұяладың құшақтауға кей сәтте бата алмаймын неге сонша мен сенен ұяламын дуусгач идөө. Зогсчлоо дууч маань. За Ила маань манай
Баяулгийн аймаг бол Монгол улсын дархан хил нэгдүгээр баг нь оршиж байдаг. Монгол улсынхаа одоо дархан хилийг хамгаалж байдаг дүүдээ бас энэ уралдаанд оролцож Казак түмнийхээ Навурсын баярыг хүндгэж Монгол түмнийхээ дэлгэцэн үзэн суугаа эрхэм түмэндээ бас ийм сайхан айдууны мэд үргэж тэмцээнд оролцож байгаа юуны өмнө баяр хүргье миний дөө. За ингээд шүүгчд маань саяны дуунд бас сэтгэлдээ хэлэх баг. За өнгөний асуудал маш муу байна. Хоолой их ядарсан байна. 2-р хамгийн сүүлд баг Аска дуусгаад өгчлөө шүү дээ. Дуу ер нь дуу ингэдэг л дээ. Дууг муу дуулж болдог байхгүй юу? Муу дуучин гэж байдаггүй. Тэгээд яагаад гэхээр сайн төгсгөж чадах юм бол тэр дууг бас амьлуулдаг. Тэгээ өөрөө сая төгсгөлийг бас хийж чадсангүй. Асалбек хөтлөгч маань мэдрэмжтэй болохоор төгсгчлөө. Хэрвээ тэрийн шиг тэгээд төгсгөсөд бас магадгүй би бас нэг оноо 2-3 онооны нэмгэл байх байсан баг. Тэгээд яг бас энэ дууг бас сонсож байсан дуу бас сэтгэлд хүрсэнгүй. За хоёр шүүгч маань гараад багш өглөх үү? За хоёр өглөе. Эрэнд байна шүү дээ. Дуулахтай залуучууд ерөөсө зоригтой дууныхаа нот сайн дуулах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө ур чадварыг өөрийнхөө холойныхоо сар хөрөг харуулдаг тийм сайхан дуу сонсох хэрэгтэй. Энэ дууд яг дуулж байд гэхдээ санаанд хүрсэнгүй. Шээ сайн дуулаараа дараагийн шатанд орж ивэл бас өөрийнхөө чадварыг харуулдаг сайхан тийм дуу сонгороо гэж хэлмээр байна. За баярлалаа. Бацаахан шүүгч маань сэтгэл хоёр шүүгчтэйгээ адилхан гэж байна. Иламан дүүдээ баярлалаа. Илмэс аман журтмас тонш болсон гэж казак сайхан үг байдаг. Эх орон минь амар амгалан 50 байхыг хүсмээр байна. Энэ сайхан нэрний утга ч гэсэн ийм байгаа. Энэ залуу сая үнэхээр амгалан 50 байдлыг бас бидэнд мэдрүүлж чадсан гэж би бодож байна. Мэдээж дуулалтын одоо арга барилыг бол мэдээж шүүгчдээсээ давсан мэдээллийг өгч чадахгүй. Дууг бол дуусгаж өгөхөж дэм үзүүлсэндээ бол баяртай байна. Тэгээд дууссан бол яг алж байгаа хэрэг тий. Яг дууссан. Тэгээд дуусах. Баярлалаа. Дэмжигч барилгын зураг төслийн AECH компани. Тэмгүү байтах барагаш тэнгэ дэмэдэг.
Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. Ингээд манай баян хөлгөж дуулж байна. Уралдаа маань үргэлжилж байна. Нэгдүгээр шат маань дуусахад хэдхэн одоо мөчөөд үлдээд байна. Шүүгчд маань ч гэсэн одоо өнөөдөр өчигдөр олон өдрөө та бүхэн маань цэнхэр дэлгэцийг үзэн сууж байгаа үзэгчд маань ч гэсэн одоо манай оролцогчдын хамаатнууд тийм ээ таньдаг хүмүүс ер нь зүгээр үзэгчд маань ч гэсэн хэн төрүүлэх бол хэн хасагдах бол за тэр оролцогч сайн байсан тэр оролцогч муу байсан гэж энэ олон өдрүүдийн туршид 3 дугаар сарын турш Наурзын баяр тэмдэглэгддэг бодвол Казак түмний энэ баян хөлгөөчүүдийн маань босод угсаатнуудын маань гайхамшигтай үзүүлбэрүүдийг бас үзэгчд маань бас цэгнэж байгаа гэж би бодож байна. Ингээд Малчин телевизээс зохион байгуулж буй баян хөлгөөчүүд уулж байна. Баян хөлгийн аймгийн Сагсай сум гэж бас сайхан сумын маань Сагсан гол одоо мэлтрэн урсч байдаг. Энэ гайхамшигтай сумын маань Малчин залуу Хамза гэж залуу маань одоо та бүхэндээ бас авьяас чадвар, ур чадвар, уян сайхан дууга хүргэхэд бэлэн болсон байна. Хамзаага тайзнаа урьж байна. Ассаламу алейкум. Жиылған бүгінгі жамағат менің болғанда Баян өлгей аймағы Сақсай сумының азаматымын. Орындайтын әнім Дәриға Дәурен.
За баярлалаа. Яста сайхан тослог гой залуу байна уу? Сагсай сумаас ирсэн залуудаа баярлалаа. Эрхэм Монголын үзэгч түмэн Казакийн залуучуудад ийм залуучууд байдаг. Морио мордоод гарахлаарэ бүрэгдэн гаран дээрээ барьдаг. Мориноос буугаад домброн гар дээрээ барьж домог төвхөн хүүрнэж домбр гэдэг бол казак төмний маань жаргал цэнгэл бүх зовлон гүнийг илэрхийлж байдаг. Энэ хоёр чавхцтай хөгжим бол яахан аргагүй биднийг төлөөлөх хамгийн одоо нандин өв эрдэнэ маань юм байгаамаа. Ингээд эрхэм хамзаад үдэ баярлалаа. Домбрын дугуйлч үнэхээр гоё байна. Шүүгчд хэлхээс өмнө хамзаад үдэ би нэг гоё юм хэлэхэд бол энэ өнөөдөр цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа казак дуу мэддэг хүмүүс бол саяны дуун дээр бол бас л энэ гоё бодол дарагдаж сайхан бодлыг тээх хэмжээний гоё дуу байна л гэж би хэлмээр байна. Мэдээж одоо дуулалтын ур чадвар юмд бол ах нь хөтлөгч бол одоо оролцож ярилцах эрх байхгүй. Тэгээд эрхэм шүүгчдтэй зүгээр л яг бол нэг гоё залуу байна шүү л гэж хэлэх гэжсэн юм уу. Өөр нэг юм идэхгүй. Тэгээд за ингээд канаад огшиг сонсъё юм байна. Аската санал нэг байна. Ер нь саяны дууг бол аятайхан дуулжлаа. Тэр хөгжмөө сайхан таруулж тэр домброо тоглож байгаа нь ерөөсө дуулж байгаа өг мөгийн хэллэг ерөөсө тэр өөрийнхөө байгаа байдал ерөөсө яг тэр дууныхаа дотор тэр дуу юу хэлэх гэж байгаа тэрэнд амьдрч чаддаг гэж бодлоо. Тийм учраас дараагийн шатанд орж өгöd бас амжилт хүсье юм ээ дөө. За нэг шүүгч тийм аа. Үнэхээр яг малчин тийм ээ Монгол малчин хүний тий төрх дүүгээс харагдаж байна. Дүүдэ баяр хүргэе. Домбрын хөг үнэхээр гоё байна. Бас нэг энэ төрөнд бас зөндөө дууцтайгаа ажиглалаа л да. Яг энэ домбрынхаа хөгөнд өөрийнхөө хоолойг тааруулж дуулна гэдэг бол бас том урлаг байдаг юм байна шүү. Дүүдэ баяр хүргэе. Үнэхээр яг өөрийнхөө бүх авьяасаараа дууллаа энэ хүн. Баярлаа. Баяр хүргэе. Хоёр шүүгч тим гэлээ. Гурав дахь шүүгч бараг л тим гэж байна. Баярлалаа Хамзаа Венедо. Сагсай сумын Даянгийн бомбт гэж манай Монгол улсын дархан хил байдаг. Тэр хилийн зааг дээр одоо маллаа сууж байгаа казак залуу маань өнөөдөр өв соёлыг эрхэмлэн дээдлэгч, үргэлж дээдлж дэмжиж байдаг. Малчин телевизийн зохион байгуулж буй баян гүлгэчүүд дуулж байна. Энэхүү уралдаанд одоо ардын авьяастан залуу маань ийхүү тунмал сайхан намуухан казак залуугийн хоолойг хүргэж алтайн хөвгөлгөр уулсан тэр сайхан цасан хаялгаараа биднийгэн ширтэн ивэж байгаа мэт тийм гайхамшигтай мэдрэмжийг төрүүлж чадлаа. Хамзаага ярилцлагын болонлоо цэг рүү өрж байна. Баяр хүргэе минь дөө. Дэмжигч Баян-Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгар өгөөж компани. Ассаламу алейкум қымбатты телекөрермендер. Барлықтарыңызға бүгінгі күннің жалынды сәлемін жолдаймын. Бүгінгі келіп жеткен ұлттық мейрамымыз ұлыстың ұлы күні Наурыз мерекесі құтты болсын. Ал мен болғанда Баян-Өлгей аймақ Сақсай сумынан кеп отқан қатысушымын. Мектеп әкелі Қамза 1995 жылы дүниеге келгем. Үйдің екіншісі боламын. Әке шешеміз малшы. Бұрын ұл апам әнші болған, мүмкін сол кісіден дарыған шығар. Содан бері осы өнерге әуес болдым. Ал бүгінгі орындаған әнім болғанда Дәриға Дәурен, Қазақстанның әнші Рамазан Стамғазиев ағамыз орындап жүретін. Одан кейінгі өзіміздің өлкемізден топ шыққан мықты әншілеріміздің бірі ағаларымыз Өзгер Шерікбайұлы ағамыз орындады. Сол кісілерге орындауына қарап, өзімше сол әнді қатты ұнатып, сол әнді орындадым. Ал енді басында орындағаннан кейін мен түзелмей, сын түзелмейді дейді. Кішкене қобалжу болды. Одан кейін ары қарай өзімнің өнеріме сүйене келе, осы қобалжудың барлығын жеңіп, келесі айналымға өтіп жатқаныма қуаныштымын. Енді осы басында сахнаға шыққанда кішкене қобалжу болды. Одан кішкене қобалжығаннан кейін өзімнің өнеріме сүйене отырып жеңіп шықтым деп ойлаймын. Осы үлкен іс-шара ұйымдастырып жатқан Малчин ТВ арнасына өте үлкен алғысымды білдіремін. Осыны Баян-Өлгей шут Толжыбайын Баян-Өлгейліктер ән шырқайды атты. Ал енді сахнаға шыққан кезде кішкене басында қобалжу болды, болмады.
Оны енді қобалжып барып соңы түзеліп кішкене өзімнің өнеріме сәйкес жеңдім деп ойлаймын. Осы өнерге жобаға қатысып жатқаныма қатты қуаныштымын. Байын өлгейліктер ән шырқайды деген өте әдемі жоба болып жатыр. Сондықтан барша қатысушыларға сәттілік тілеймін. Осыған енді қатысқанда артымда қолдаушы болып жатқан, артымда қалған ағайын туысым дайында. Әке шешеме, ата-анама алғысымды білдіремін. Осында өлгеге келгенде қолдаушы болып жатқан ағайындарыма, аға жеңге әпкелеріме барлықтарыңызға Алла разы болсын тілеймін. Барлықтарыңызға сәттілік тілеймін. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. За баярлалаа. Баялагчид уулж байна. Уралдаа маань үнэхээр бас хөгжилтэй, хөгжөнтэй зүйлүүд маш их болж байна. Бас сургамж авмаар, бас үнэхээр үндэсний өвийн нандин чанарыг харуулсан, нандин бас тэр болгонд цэнгэрлэгзээр үзэгдээд байхгүй, сонсогдоод байхгүй нандин бүтээлүүд одоо Каза, Куранка тийм ээ, това олон сайхан бүтээлүүд одоо үзэгч түмэнд маань хүрж байна. Ингээд манай Малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгчид та бүхэн маань бас өнөөдрийн дугаарыг таалан болгоосонд баярлалаа. Тэгээд манай өнөөдрийн дугаарыг бас өнийн нэвтрүүлгийг маань одоо уралдааныг маань дэмжсэн Казак үндэсний одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гүлмайраа захиралтай манай Асал Мураа гэж одоо үндэсний брендинг Баян Хөлгийн аймаг болон Монгол улсад одоо үйл ажиллагаагаа дэлхийд одоо экспортод гаргадаг энэ Асал Мураа компанийнхаа хамт олонд бас манай энэхүү уралдааныг дэмжиж оролцогчдыг маань дэмжсэнд бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ингээд Монголын үндэсний өв соёлыг түгээндэд ирүүлэгч Монголын үндэсний Малчин телевизээс зохион байгуулж байгаа Баян Хөлгийчүүд уулж байна. Малчин телевизийн энэхүү Баян Хөлгийчүүд уулж байна. Уралдааныг шүүн тунгаан явуулсан эрхэм шүүгчид та бүхэндээ бас төмөн олонныхоо өмнөөс талархал илэрхийлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай эрхэм мөндөд үзэгчтэй нэгдүгээр шат үргэлжилсээр байна.